맨날 과자 매셔. 때문에. 띵. 아, 마크가 있으네. 아! 아! 우! 야, 나야로 땡기겠지, 네? 오, 이런 거를 아무렇게도 있어요. Haven't got this. Kumpa sa'yo ko konti ramar dyan, eh? Hey, you don't serve. Bro, just that. Камерыг л харуулъя. Балерик дэржээ. За ингээд халах голын ирэг дээр иржээ бид хэдэн. За ареда наранхөө. Чи. Устдахгүй энийг тавина. За дахиад шидэх боломж олгоё. Хэд өч үү? 2 үү? За бичиж авсан. За сайн бацгаана уу. Бидэд халах голын түүхэн үзээд орж ирээд байна. Хоёр гараа дайсан далдаад хонгор сэтгэлээ дүмдээ зориулсан холлуур тасалсан холбоо шуумыг амаараа заалгаж холбоо барьсан юм. Жаргалыг авч ирсэн холбоочин хөө жанчвийн алдар бидний бахархаал. Тийм ганц зөв зам бол зөв доор сүлжээ ажлын дараалалтай холбоотой хэлэлцсэн бол Монгол дээр гадаад байдлаар төшиг дулуур зөв холбоотуулсан юм өө гэж тухайн үеийн намтрын өдрүүд ингэж үзсэн байна. 1939 оны халах голын найны энэ цаг үед Монгол улс түүхэндээ 3 удаа тавьсан протокол байгуулсан. Энэ протоколын хоёр протокол юу гэж асуусан бол 1939 оны халах голын найны үүсгээс өмнө 1936 оны 3 сарын 12-ны өдөр 2 орны гадна нутагт 3 орон халтан тогтвол өөрийн орон халтан тогсон шүлж зэрэг эдийн засгийн тусгай үзүүлнэ гэж асуусан байна. Үүний бэлтгэж болон максимум өсөлт бол Ордоны баян модын модон зөвлөлийн зүгэл орж ирсэн. 1934-1939 оны үтэн хэдүүлэг зэрэг их орнаас татуулж ирсэн бэ. 1934 оны 7-ны 24-нд 1939 оны 25-ны 27-ны өсөлтөд онцлогдсон. 1939 оны 25-ны 28-нд Монгол улсын баатар төлөвлөсөн байна. За 1939 оны хангалтын дайны энэ Москва Улсын аймгийн бүрэг хангай сумаар Додонгийн Нандарна Гармаа улсын амжилтаар Монгол улсын баатар төлөвлөсөн бол 1939 оны хангалтын дайныг Монголын улаан далмай нийгэмд удаан христийн өвнөттэйгээр анх үүсэл хааж хангалтын дайныг гарч ирсэн байна. За 1939 оны хангалтын дайнд Адагмар Дандар хэмээн Дандарбаатарын Адагмарны хуулбар байна. 1939 оны хангалтын дайнд Дандарбаатарын онцлог Адагмар Сүхбаатарын аймаг Ердэн цагаан сүмээр Улсын дэвсгэрч ядуу сүрэг гаралтай болохыг судлаач тогтоосон байдаг. Тухайн одоо Адагмарыг болоод 1939 оны хангалтын дайнд Дандарбаатартай нэг Жигорны дайны үед Гармаа яваа төлөвлөх дайн Хэгний нуруу сум дөөлөд амьдсан байна. За таавал цаашаа хандаагаа том хэрэгсэл гацсан гэдэг өөртөө яваад үгүй болно. Таавал том хэрэгсэл бүр байлаа. Тэдний математик намайг зүрхтэй 80 баатар шиг тусах байна. Энэ өдрийн байдлын ажлаа хаачаа 10 өдөр байж энтэй ангийн өндрөгөө амтсан. Энэ одоо 24 цагийн
Орчтыг туулж одоо хатгал яруу нэгсэн байна. За энэ дөрөв урдгийн гайсан батлууг 10-аас дам бажин нарын бүтээд байгаа. Утаараа 12 м, өргөнөөрөө 3.5 м бүтээд байна. Энэ яг бүтээл нэг байгаа. Манай хүү өдөртөө хатгалын дээр тусдуудыг одоо мөн хадгалж өгсөн байгаа. За Монгол түнтэй өрмөтийн ногоо Японы өрмөтийн хамгийн цаасан өрмөт байгаа. За морин зэргийн шахан байна. Дөрөө байна. Бүрг байна. За мөн морин. За энэ манай яг жишээ байна. Өндөр нь 50 м, 230 м, гадны өртөөд одоо 27 м хүн суусан. Аавтай өнгө бетон хамгийн өндөр жишээ. Энэ жишээг анх одоо яг доктор нэртэйгээр байгууллагын цол төслийг одоо сайдрын зөвшөөрөл худалдаар оруулах. Соёлын яамны сайд Томьяагаа гадаадд албан томилттой байгаа. Ордогчдод ганцхан дөрөнгөд оруулж ирсэн юм сайдрын зөвшөөрөл. Гэтэл ганцхан дөрөнгөө Хөшөөгийн Улаанбаатар Аадын цагаан дээр нь Улаанбаатар гэж үү? Улаанбаатар мөнзийг хавхад байхаар цаанд орол дэмжүүлж ирсэн. Ёнжаагийн зэдэн болгоо ихэр пиратаага энэ миний ахын дүүс 20 мянган ахын дүүс асуулж байгаа энэ нэг хөшөө яагаад хавхад болж болохгүй гэдэг. Улаанбаатар зэдэн болгоо дахиж цаанд хурааяа өгтөөг цаанд оруулснаар Улаанбаатар дөрөвдсөн зэдэн болгоо хавхад өргснөөр энэ хөшөө хавхад ирсэн. Нэг хүний цаандаар өгнө ярагдсан байсан. Нэг хүний зэдэн болгоо хавхад өргсөн техник хэрэгслээ мөн энэ хавхад яг мөнзий яг хөшөө гэж яг өсвөлүүд аваа юм гээжээ. яг хөшөө яг мөнзий хоёр болсон. Бактерийн нэгэн филцнэр одоо нэг Дүүсгоцсон Хошообаатар 3 Дүүсгийн Баатар тал Монгол улсын 12 онд цээж өрөлтөд цэцэг хүрээд нь ирээгүй мөнзий хөшөө хоёр байгаад өнгөрсөн байна энэ рүү. Монголын удаан гэж үхний үүднөр баталгаажууллаа. 40 мянган гарилтын төлөвтэй 60 мянган толгой маттай байсан хангаж өнөөдөр 100 гаруй мянган толгой маттай 50 гаруй мянган гарилтын төлөвтэй үр төрөний 12 аж ахуйн үйл ажиллагаа явуулсан. За урьдчилан авраг бол манай хатгал сангийн ажил дээр 2 хатгал сумын нөхцөлөөр мөн 2 гэдэг 4 удаагийн улсын авраг 1970-аад 74 алтан цэцгүүр төслийн өрөөнд жилбүрэн сумын бүтээл байгуулж гэж. Тэр дөрөвний ордон соёлын төвдөө 250 айлын орон сууцтай 120 хүүхдийн цэцгэлтэй 650 хүүхдийн суудтай жилбүрэн сумын төв бүтээл байгуулж ирсэн. Тухайн үеийн төр төслөөр 10 сангийн аж ахуйн төв нэртэйгээр байгуулж ирсэн. Хоёр дахь нь бүлтөөшөө хатгал дээр нөхөд юм аа болохыг давхар агуулх юм. Ёсон үнтгэлийн танхим. Та өвөнд дурга агуулж болно. Тас бүлээ бичихлээ. Бэлэг өргөдөг хөшөөнүүд тэрнийг бичихгүй. Баатраа та өвөнд дурга агуулдаг. Энэ морийг хэтрэл янз ижимэл хазаа шинжээ намсан байна. За алхголын дайны Баатар хэлчихэд 5 Баатар хэлчдэг энд өсөлж болгосон байна. Тэдгээрийн товч намтрыг энд нь оруулсан байна. За Монгол улсын Баатар, Онцгийн Човдон, Самдангийн Төмөр Баатар, Нөрблөнгийн Жамбаа, Сүгрийн Гуйлан, Инхийн Шийлэг нарыг энэ дээр тэдгээрийн товч намтрыг төрсөлж оруулжээ. Бүцэгийн хойн офцыг өсөн хэсэгчээр за тэдгээрийн уншиж ирсэн Баян цагааны байлдааны хэсэг гэдэг
Энэ хэсгийг зураг гэж харсан чинь дотроо бүхэл бүтэн ийм үзүүлэн байна. Маш флаш. Окей. Том зураг харсан байна. Эх орон газар шорооныхаа төлөв аниан дэвссэн та бүгдийн гавьяаг үеийн үед дурсаж. Энэ бол мартаж болохгүй түүх юм а гэдгийг хойчийн залууст үргэлж сануулж байх ёстой. Ой, Сэна. Эстер куди таарчина. Миудата иммунитет штэ. Гомсэ. Им түрэн дафтагаа госроо авсан чи тийшээ ингэр явна гэсэн чи яг доошоо гэсэн чи аа штэ. Түгэх хотод тэнгэрт магтам